дууссан байсан болон шинээр ирж байгаа барааны танилцуулга номер 23. Хамгийн ихэнд биднэрт ойр дээрээгүй HyperX-ийн Cloud 3 Wireless S гэх загвар байна. S гэхээр яадаг вэ? Юугаараа өөр эдийн гэхээр Bluetooth холболттой болчтой давхар тухайн чихвчний өөр юм ажиллах цаг нь 120 цаг. Тэгэхээр нэг цэнгэлцэн байхад бол цэнэгний асуудал яаран гарахгүй. Дараагийнх нь болохоор тас хар өнгөтэй энгийн 3 wireless нэр. Энэ болохоор 2.4 Гц-ээр донглороо холбогддог гэсэн. Нэг энэ загварыг нэлээд хүмүүс хүлээж байсан, тийм ээ. Өөр дүн манай дээр ирж байгаагүй нэг зүйл ирсэн. Энэ бол Quadcast 2S. HyperX-ийн зүгээс гаргасан хамгийн сүүлд гаргасан загварын ширээний мик байна. Техникийн үзүүлэлт дээр бол үнэхээр тасархай юм байна лээ шүү. Ийшээ явахаар GC Sense нөөц нэлээд бэлтгэгдсэн. Энэхүү sense маань одоо л хэрэглэгч дунд байр суурь олж байгаа шиг байна. 4 төвшөнтэй, свинг горимтой, суур сайтай, өөр дээр батарейтай. Онцлог давуу талууд их байна. MZ1 AX 360 вершн харгалздаггүй. Таны iPhone болон iPad апдейт хийгдсэн хийгээгүй нөх тамаагүй ашиглах боломжтой холбогч. Энэ нөхрийг бараг таньж байгаа бах тий. Gimvin брендийн шинээр гаргасан K17 гэдэг холбор шар өнгөтэй нэг гарын кейборд тэнд харагдаж байгаа. Энэ бол бас их хайтайгаан санагц үний өвдөж гсэн боломж юм. Анх манад иржсэн Fury Cube гэдэг хоёр magnetic keyboard тайлбарлаж харьцуулж ирсэн санаж байгаа бах тийм ээ. Түүний M30 EC гэдэг magnetic заагвар дотроо бүр үнэтэйг нь авчирсан. Тэр юу гэхээр Switch Mag Max тэгээд Frosted Grey гэдэг өнгө байна. Энэ өнгө болоос гоё яана. Гэт 3 өөр өнгөтэй боллоо. Гэхдээ энэс ганцхан шиг ирсэн. Одоо дууралтын зонс юм. Яалтчгүй Switch болго. Өөрийн гэсэн онцлог дууралттай байх юм да. Pirates хараа хургуур маань дахиад 2 шиг иржээ. KZ-ийн ZS 10 Pro 2 маань нэлээд тасарсан байсан ойрд. Миктэй 3.5 jack залгууртай. Энэс ганц 2 хон ирлээ. 10 Pro гэдэг ихний загвар нэрсэн. Энэ хоёрын ялгаа нь Pro 2 нь өөр дээрээ tune хийдэг, дууралтаа өөрчилдөг. Гэхдээ тэрийг яг тэгж тааруулж зүгдэг хүн бас ховор. PRX гэдэг эдэр дундаа одоо хамгийн сүүлд гарсан загвар нэх юм уу? Энэ бас маш гоё шүү. Цаашлаад энийгээр юу байна харъя. Piva-гийн B2 Max гэх iPad-д зориулсан жиндүүлдэг хөргүүр давхар аппликейшн холбогддог юм чинь. Ийм хөрөвчнөөс нэрсэн байна. Энд болохоор гар утасны тогтоогч авчирсан. Нөгөө шинэ холбогч гарсантай холбоотой. Утсан дээр хүмүүс iPhone дээр их холбоолоод байгаа keyboard mouse. Тэгэхээр тэднэрт маань ийм авсаархан жижигхэн тогтоогч байхын зүйтэй гэж бодоод авчирсан. G20 Max гэдэг Blackstone-ы хүн боломжийн чихвч. Яг энэ загвар нь их гоё санагдаад идэв. Чихэн суулт их хайтайхан. Энэс нэг туршихаар 5 шиг авчирсан. GS1. Энийг ч тайлбарлалтгүй дээ. Энд нэг гоё юм байгаа. Энэ удаа зорин Cloud 2 болон 3-ын яг үрд нь ирдэг, үлдрээс ирдэг микийг авчирсан, олж ирсэн. Үнтэй ч хамаагүй цөөх хэдэг авчирлаа. Өмнө зарагдчихсэн хэд маань бас яг чанарын шаардлага хангахгүй байгаа юм шиг нэг л жоохон бядгүй санагтаад зорин ийм энэс цөөхнийг авчирж үзсэн. Их таалагдлаа. Энэ тогтоогч нь Belkin-ээс яг дуусаал залгаал араас нь арай гэж ирлээ. 14 болон түүнээс доош загварын утас барьдаг хэрэглэгч нарт бас жоохон муу мэдээтэй. Яагаад гэвэл бидний мэддэг MC Dodo гэдэг Macdodo CA6340 маань цаашид үйлдвэрлэхтгээ болсон. Одоо ингээд над дээр сүүлийн 4 5 хон шиг үлдсэн байна. Өсөн үсэйгөө зах зээлийнхаа зарчмаар бид
C оролт руу, C залгуур руу шилжиж байна л гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болох нь те. Гэхдээ Belkin-ийг яаж хийж байгаа л авчираад байгаа шүү. Attacker-ийн VX R1 энэс 3 шиг ирсэн байна. Attack Shark-ийн L80 Pro гэх энэ бас их мөн боломжтой ирнэ. Айгүй universal хэд байна лээ. Юу вэ гэхээр Bluetooth холболттой. Шууд доороос 3.5 jack оролттой. Тэгээ 2.4 Гц-ээр USB A гаралттай. Давхар тэр донгл нь өөрөө C салдаг. Утсан дээрч бас ашиглаж болдог. Айгүй супер дупер. Apple-ийн converter jack headphone jack ирсэн байна. Хувиргагч. Дууссан байсан M2 ирлээ. 256-тай. За гөр хамгийн сүүлд нь хамгийн гоё бүтээгдэхүүнүүд нь хараад л шүү дээ. Энэ бол M1 хэдийн багтаамжтай гэж хараа. 1 терагийн багтаамжтай M1 ирсэн. Энэ бол бүр ховрын гэхэд эндүү ховрын дээрээс нь cellular гэдэг нь SIM дэмждэг. Мэдээж үнэтэй. Нэлээд мөнгө цохиж арай гэж болж ирсэн. Апдейт хийгдсэн үү гэж юу хийгдээгүй. Линзаа суун тэрэндээ л хамгийн гол утга учир нь байна да. За тэгээд манай хүргэлт тогтмол гарч байна. Та өөрийн сонирхсан бараа бүтээгдэхүүнүүдээ захиалаад 1-2 хоногт гижийнхаа хаалган дээр авах боломжтой. Манай дэлгүүр зарагдсан барааг солихгүй буцаахгүй та сонголтоо зөв хийгээрэй. Баярлалаа.